Сайн байцгаана уу хүүхдүүдээ? 9-р ангийн үндэсний бичгийн хичээлийг 16-р сургуулийн Монгол уран зохиолын багш нараас та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ сурах бичиг, дэвтэр, үзэг балаа бэлдэн дэлгэцийн өмнө анхааралтай сууна уу? Хүүхдүүдээ сурах бичгийнхээ 60-р хуудсыг нэгээрэй. Бид өнөөдрийн хичээлээр эхийг шударга зөв уншихын зэрэгцээ, үйлээс нэр бүтээх зарим дагаврыг хэрхэн зөв бичих аргад суралцах болно. Бидний хичээлийн зорилго бол үйлээс нэр бүтээх дагавруудыг зөв залган бичих чадварыг эзэмшихэд оршиж байна. Энэхүү зорилгын хүрээнд бид дараах алхмуудыг хийж гүйцэтгэнэ. 1-р тааврыг зөв тааж, үйлээс нэр бүтээх дагаврыг таних. 2-р дагаврын зөв бичих дүрмийг танин мэднэ. 3-р эхийг шударга зөв уншиж хөрвүүлнэ. Хүүхдүүдээ дараах асуултыг анхааралтай уншаад цэгийн орон тохирох үгийг үндэсний бичгээрээ нөхөж бичээрэй. Одоо асуултаа анхааралтай уншиж сонирхцгооё. 1-р асуулт: өвс хадах хэрэгслийн нэр юу вэ? Өвс хадах хэрэгслийн нэр юу вэ? Хүмүүсийн өөр хоорондоо харилцан илгээх бичгийг юу гэж нэрлэдэг байсан бэ? Барилдааны арга мэхийг сайн мэддэг бүхийн зөвлөгч хүн хэн бэ? Та бүхнийг асуултандаа оновчтой зөв хариулсан гэдэгт багш нь итгэж байна. Одоо зөв хариултаа тулгаж хараарай. Та бүхэн дээр хөвсийг ажиглаад ямар язгуур дагавраас бүтсэн эсхийг дэвтэртээ тэмдэглэх явцдаа задлан бичээрэй. Одоо асуултынхаа хариулт руу эргэн орцгоё. 1-р асуулт: өвс хадах хэрэгслийн нэрийг хадуур гэж зөв олсон байна хүүхдүүдээ. Та бүхэндээ баяр хүргэе. Энэ үгийн бүтцийг ажиглахад хад хэмээх үйл язгуурын дараа уур гэсэн нэр бүтээх дагаврыг залгаж хадуур хэмээх үүсмэл нэр үгийг бүтээжээ. 2-р асуулт: хүмүүсийн өөр хоорондоо харилцан илгээх бичгийг захидал хэмээн нэрийддэг юм байна. Энэ нь мөн дээр хүүхдэд адилхан үйлээс нэр бүтээх дагаврын тусламжтайгаар үүссэн байна. 3-р асуулт: барилдааны арга мэхийг сайн мэддэг бүхийн зөвлөгч хүнийг засуул хэмээн нэрийддэг. Мөн дээрх хоёр үгтэйгээ адилхан зас гэсэн үйл үгэн дээр уул хэмээх үйлээс нэр бүтээх дагаврын тусламжтайгаар үүссэн үүсмэл нэр үг байна. Та бүхэн анхааралтай ажилласан бол өнөөдөр бид хичээлээрээ үйлээс нэр бүтээх уур, дал, уул хэмээх дагаврыг үндэсний бичгээр хэрхэн зөв бичих болон ямар дүрм баримтлан бичдэг талаар үзэж судалнаа. Бидний өнөөдрийн хичээлээр үзэх эхний дагавар бол дал хэмээх дагавар байна. За энэ дагаврыг монгол бичгтээ DAL буюу дал хэмээн бичих нь байна. Хүүхдүүдээ дэвтэртээ дагавраа бичээрэй. DAL дал. Одоо тухайн дагаврыг үйл язгуур үндсэнд хэрхэн зөв залгаж бичсэн жишээг багштайгаа хамтран уншицгаая.
эргүүдэл, өргөдөл, боогуудал, боодол, оргуудал, оргодол, гажигуудал, гажуудал, асаагуудал, асуудал, гомуудал, гомдол. За маш сайн байна хүүхдүүдээ. За одоо бичсэн үгээ хүүхдүүдээ дэвтэртээ бичээрэй. Дэвтэртээ бичээрэй. Маш сайхан хичээнгүй нэгт нямба сайхан бичээрэй хүүхдүүдээ. За уншсан үгээ дэвтэртээ тэмдэглэх явцдаа ямар холбох гишгийн дүрмийг баримтлан яаж бичсэн бэ гэдгээ бодож тунгааж бичээрэй хүүхдүүдээ. Бич дуусна хүүхдүүдээ. За сайн байна. За одоо тэгвэл багштай хэн энэ дүрмийг тайлбарлах вэ? Маш сайн байна. Та нар өмнөх ангид үзсэн холбох гишгийн дүрмийн хичээлээ маш сайн ойлгожээ. Дээр хүүсийн язгуурын төгсгөлийг ажиглахад бүгд ихшгээр төгсөв байна. Тэгэхээр ихшгээр төгссөн үгэнд ямар ч давар нөхцөлийг шууд залгаж бичдэг. Тийм ээ хүүхдүүдээ? За энэ дүрмээр ихшгээр төгсөв байгаа учраас даал даврыг өмнөх үгэнд нь шууд залгаж бичсэн байна. Тэгвэл дэвсгэр үсгээр төгссөн тохиолдолд тухайн даврыг яаж залгаж бичих вэ хүүхдүүдээ? Бодоорой. Тийм ээ, маш сайн байна. Та нар сайн хариулж байна. За даал давар маань өөрөө эс хувилгагч үсгээр хэлсэн давар байгаа учраас дэвсгэр үсгээр төгссөн тохиолдолд тухайн даврыг өмнөх үгэнд нь шууд залгаж бичих юм. За мөн энэхүү даврыг үйл язгуур үндсэнд залгахад үүлийн явц, үр дүн, хэрэглэгдэхүүн зэргийг заасан нэр үгийг бүтээдэг давар юм байна. За тэгэхээр даал даврыг ихшгээр болон дэвсгэр үсгээр төгссөн ямар ч үйл язгуурын дараа шууд залгаж бичдэг юм байна гэдгийг бид өнөөдөр мэдэж авлаа. За бид бүхний үзэх ёстой дараагийн давар бол буул, үүл хэмээх үйлээс нэр бүтээх давар байгаа. За энэ даврыг үндсний бичгээр гуул, гүүл хэмээн бичдэг. За эр үгэнд бол гуул, эм үгэнд гүүл хэмээн бичгэнэ. За хүүхдүүдээ дэвтэртээ тэмдэглэж аваарай. Эр үгэнд гуул, эм үгэнд гүүл гэж бичгэнэ. Сайхан бичээр хүүхдүүдээ давхраа сайхан зөв сайхан бичиж аваарай. Гуул, гүүл. За сайн байна хүүхдүүдээ. Одоо жишээг хэдүүлээ уншиж сонирхцгоё. Засаагуул, засуул. Ябуугуул, явуул. Саагуугуул, суугуул. Туршигуул, туршуул. Босуугуул, босуул. Тоосуугуул, тосуул. За дэвтэртээ хүүхдүүдээ бичээрэй. Дэвтэртээ хичээнгүй сайхан бичээрэй хүүхдүүдээ. За жишээгээ бичих явцдаа мөн одоо даал даврыг хэрхэн яаж залгах тухай дүрмээ цэргийн сансан шигээ уул үйл давраа мөн яаж бичих вэ? Яаж бичсэн бэ гэдгийг ажиглан хараарай. Жишээн дээр маш сайн ажиглаж харах шүү хүүхдүүдээ.
За бич дууцсан уу хүүхдүүдээ? За сайн байна. Эхний дөрвөн үгийг ажиглахад эхний дөрвөн үг маань дөрвөлээ их шиг үсгээр төгсжээ. За их шиг үсгээр төгссөн тохиолдолд ямар ч дагвар нөхцөлийг өмнөх үгэнд нь эр имийг нь харгалзуулан одоо шууд залгаж үчиж байгаа тийм ээ. За тийм учраас шууд залгаж үтсэн байна. За хамгийн сүүлийн хоёр үг байгаа. За энэ сүүлийн хоёр үгийг ажиглахад сүүлийн хоёр үг маань юугаар төгссөн бэ хүүхдүүдээ? Сайн байна. Бос, тос гэсэн хоёр үг маань эс гэсэн дэвсгэр үсгээр дэвсгэрлэж төгссөн байна. За энэ тохиолдолд уул дагварыг залгахдаа уул дагварын маань одоо эхлэл үсэг маань ямар үсэг байгаа вэ? Маш сайн байна. Ямар үсгээр хэлсэн бэ хүүхдүүдээ? Г үсгээр хэлсэн байна. За Г үсгээр хэлсэн гэдэг маань энэ дагвар маань өөрөө хувилгагч үсгээр хэлсэн байна, тийм ээ? За зүйтэй. Тийм учраас дэвсгэр үсгээр төгссөн үгийн дараа залгахдаа юу жирлэх хүүхдүүдээ? Сайн байна. Гэдэс чиглэж бичгэнэ. За тийм учраас бос гэсэн үгэн дээр гуул гэсэн дагварыг залгахдаа гэдэс чиглээд босуул. Тос гэсэн үгэн дээр мөн адилхан тосуул гэж залгаж бичжээ. За тухайн дагвар маань гол төлөв үүлийг гүйцэтгэгч хүнийг заа нэрлсэн нэр бүтээдэг ийм одоо дагвар юм байна. За бид бүхний үзэх ёстой сүүлийн дагвар бол уур дагвар. За энэ дагварыг үндэсний бичгтээ эр үгэнд гуу эр гуур, эм үгэнд гүүр гэж бичдэг юм байна. За дэвтэртээ хүүхдүүдээ дагвараа хичээнгүй сайхан бичиж аваарай. Эр үгэнд гуур гуур, эм үгэнд гүүр. За дагвараа бичиж авсан бол одоо бүгдээрээ уур дагварыг үйл язгуур үндсэнд хэрхэн зөв залгаж бичсэн жишээг багштайгаа хамтран уншицгаая. Та бүхэн дэлгэцэнд байгаа үгсээс А бүлэг үгсийг ажиглаж уншаарай хүүхдүүдээ. За эхний үг нь ангнаагуур, аг нуур. Шил би гүүр, шил бүүр. Дэ би гүүр, дэгүүр. Үдэ гүүр, үдүүр. Эте гүүр, итүүр. Хөөлте гүүр, хөөлтүүр. Хөдөлгэ гүүр, хөдөлгүүр. Эвхэ гүүр, эвхүүр. Жингнэ гүүр, жигнүүр. За эдгээр бүлэг үгсийн утгыг ажиглахад гол төлөв тухайн үйл үгийг гүйцэтгэх багж хэрэгслийг заасан нэр үгийг бүтээсэн байгаа нь харагдчихэв. За хүүхдүүдээ дэвтэртээ маш сайхан хуулж бичээрэй хүүхдүүдээ. Жишээгээ дэвтэртээ маш сайхан хуулан бичээрэй. За одоо Б бүлэг үгсийг уншийе. Эхний үг нь ани бал заагуур, анивал зуур. Дараагийн үг нь ангал заагуур, ангал зуур. За дараагийн үг нь дал бал заагуур. За дараагийн үг нь доли ганаагуур, долго нуур. Гонг ши ганаагуур, гоншиг нуур.
Дараагийн үг эр багана гур ярваг нуур. Дараагийн үг нь дар багана гур дарваг нуур. За эдгээр үгсийн утгыг ажиглахад гол төлөв хүн амьтны зам байдлын шинжийг заасан нэр үгийг бүтээсэн байгаа нь ажиглагдаж байна. За хүүхдүүдээ уур давар бидний түрүүний үзсэн уул давартай адилхан гэсэн хувилгагч үсгээр хэлсэн байгаа учраас уул үйл давартай адилхан ихшгээр төгссөн үг нь шууд дэвсгэр үсгээр төгссөн үгийн араас бичгтээ гэж салгаж өчнө. Тэгэхээр зэрэг уул давартай ижил дүрмээр бичигдэх нэ. За одоо сурах бичгийн 66 дугаар хуудасаа гаргаараа хүүхдүүдээ. Сурах бичгийн 66 дугаар хуудасны дасгал 26-ад байгаа улирлын мэндийн үг эхийг багштайгаа хамтран шударга зөв уншицгаая. Улирлын мэндийн үг. Монгол мэндчилгээний үг хэллэгт улирлын мэндчилгээ гэж бий. Жилийн дөрвөн улирал болон тухайн улирлын онцлог үйл явдал амьдрал ах уйд тохируулан мэндчилгээний үг хэллэг үүсэн гарчээ. Энэ нь монголчуудын олон зуун жилээр эрхлэн ирсэн мал сүрэг амьдрал ах уйтай нэгт холбоотой бөгөөд мэдлэгч хүмүүс бие биедээ сайн сайхныг хүсэн өрөөсөн өөдрөг тавлаг байхыг эрхэмлэн бэлэгдсэн үндэсний агуулгатай буй. За маш сайн байна хүүхдүүдээ. Одоо та бүхэн дээр хийхэд чухам юуны тухай өгүүлсэн байна вэ гэдгээ эргцүүлэн сайн бодоорой. Ихэд монголчуудын бусад үндэснээс ялгарах өвөрмөц сонин мэндчилгээний тухай өгүүлсэн байна. Тухайлбал монголчуудын мэндийн ёсонд улирлын мэндчилгээ гэж байдаг бөгөөд энэ нь жилийн дөрвөн улирал болон тухайн улирлын онцлог үйл явдал амьдрал ах уйд тохируулан гарсан мэндчилгээний үг хэллэг юм аа. Одоо та бүхэндээ хаврын улиралд монголчууд өөр хоорондоо хэрхэн мэндчилдэг байсан тухай уншиж сонирхуулъя. Хаврын улиралд монголчууд тарган тавтай хаварчиж байна уу? Мал төллөж төл мэнд боожиж байна уу? Өвс ногоо сүү цагаа гарч тарган сайхан хаваржиж байна уу? Химийн хаврын улиралд мал төллөж сүү цагаа гарч өвс ногоо дэлгэрдэг улирлын онцлог байдлыг мэндчилгээндээ тусган харуулсныг бид ажиглан мэдэж авлаа. Тэгэхээр хүүхдүүдээ сурах бичгийн 67 дугаар хуудаснаас та бүхэн намар, өвөл, зун монголчууд хэрхэн өөр хоорондоо мэндчилж байсан тухай үзэж судлаарай. За одоо гэрийн даалгавраа тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Нэгдүгээрт улирлын мэндийн үг эхийг хөрвүүлж бичээрэй. Хоёрдугаарт уншсан эхийг ашиглан малчин ах дүү нартай үндэсний бичгээрээ захидал бичээрэй. Хичээлийн төгсгөлд багш нь та бүхэндээ хандаж монголчууд бид бүхний үндэсний дархлаа бахархал болсон эхлэл бичгээ сурах үүсэд тань амжилт хүсэж байна. Хичээл зүтгэл бол амжилтын үндэс юм шиг хүүхдүүдээ хичээгээрээ шандаарай. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.